자, 그 지난주에 제가 답을 하면서 조금 부족함이 있어서 그 부분을 조금 더 설명을 드리겠습니다. Түрүү чи хичээл дээр би тайлбар хэлэхдээ жоохон очир дутагдaltaй зүйл бас байсан. Тэр талаар тайлбарлая. 자, 우리가 이제 믿는 신앙은 이제 개혁주의 신앙입니다. 개혁 신앙. За бидний итгэж байгаа итгэл үнэмшлэл бол одоо шинжлэлийн буюу реформын урсгал гэж явдаг. Итгэл үнэмшил гэж явдаг. 그래서 우리가 그 종교 개혁자들에 의해서 이제 탄생한 이제 그 교회, 그 신앙을 우리가 지금 계속 이어가는 것입니다. Бид нэр тэр шашны шинжлэлийн үр дүнд бий болсон одоо чуулган ба итгэл үнэмшлийн онол сургаалуудыг дагаж явдаг. 자, 거기에는 세 가지 중요한 원칙이 있어요. За үүнд болохоор гурван чухал зарчим байе. 이 첫 번째는 하나님의 절대적 주권을 믿습니다. Нэгдүгürt нь болохоор Бурхны бүрэн эрх мэдэлд итгэдэг. 두 번째는 성경의 절대적 권위를 믿습니다. За бас Библийн бүрэн төгс эрх мэдэлд итгэдэг. 자, 그리고 세 번째는 이 성경을 절대적으로 생활화합니다. Гуравдугаарт нь болохоор Библийг бас өөрийн амьдралд бүрэн дүүрэн хэрэгжүүлдэг. 자, 이 원칙을 바탕으로 해서 지난주도 말씀드렸는데 다섯 가지 이 핵심 이 사상이 오직 성경, 오직 그리스도, 오직 믿음, 오직 은혜, 오직 하나님께 영광입니다. 성경, 그리스도, 믿음, 은혜, 영광. 네네. 성경, 그리스도, 믿음, 은혜, 영광. 예. За тэгээд одоо энэ гурван гол зарчим дээр тулгуурлаад бас гурван одоо таван гол үндсэн сургаалууд байгаа. Нэгдүгээрт нь болохоор зөвхөн Библи, хоёрт нь зөвхөн Христ, гуравт нь зөвхөн итгэл, дөрөвт нь зөвхөн нэгүүлсэлт, тавд нь зөвхөн алдар, Бурханд алдрыг гэсэн ийм таван гол онол сургаал дээр бидний одоо итгэл үнэмшил тулгуурладаг. 자, 그리고 우리가 이제 구원관, 이 구원관에 대해서도 다섯 가지. За бас одоо юу авралын онол байгаа. Авралыг бид нар юу гэж үздэг юм бэ гэдэг одоо онол байгаа. За энэ дээр ч гэсэн бас таван гол зарчим бий. 첫째가 인간이 완전히 타락했다. Нэгдүгээр нь болохоор хүн бүр мөсөн ялзарч завхарсан. 두 번째는 이제 무조건 선택. За хоёрт нь болохоор болцолгүй сонголт. 세 번째는 이 제한적인 속죄. За гуравт нь болохоор хязгаарлагдсан бол нүглийн уучлал. 네 번째가 이제 무저항적인 은혜. За дөрөвдүгээрт нь болохоор 그 거부할 수 무제한적인 없는 은혜. 예. 네. дөрөвдүгээрт нь болохоор татгалзахын аргагүй нэгүүлсэл. 다섯 번째는 성도의 견인. Тавд нь болохоор итгэгчдийн 성도의 견인이 뭐라고 하셨죠? 견인이 이 성도들이 잘 참고 견뎌서 하나님이 마침내 구원해 주시는 거예요. 끝까지. 끌고 끝까지 보호라고 인도해 주시는 거예요. 하셨나요? 견인. 지난번에 보호라고 하셨던 것 같은데 보호입니까? 그러니까 성도들에게 인내를 하게 해서 끝까지 실패하지 않고 하나님이 인도해 주시는 겁니다. За тавдугаарт нь болохоор нэг сонин орчуулж чадахгүй байгаа үг байгаа маа. Тэр нь итгэгчдийг одоо эцсийн хүртэл хамгаалж, итгэлээ сахин хамгаалахад нь тусалж удирддаг гэсэн нэг юм өргөн утга авлага. За итгэгчдийн
итгэждийг яадаг удирддаг гэж бичиж да 자, орчуулж байна. 이 다섯 가지가 이 개혁주의 이 구원관입니다. За энэ тав болохоор одоо бидний итгэж үнэмшиж дагаж байгаа шинжлэлийн буюу реформын урсгалын гол таван зарчим таван онц сургаал нь байгаа. 그래서 이 개혁주의가 잘 반영된 교단이 장로교입니다. 장로교. За тэгээ энэ онол сургаалууд маань хамгийн одоо хамгийн сайн одоо хэрэгждэг энэ онол сургаалуудыг хамгийн сайн хэрэгжүүлээд баримтлаад явж байгаа урсгал нь болохоор ахлагч нарын урсгал буюу пресвитериан урсгал. 자, 그러나 다른 교단이라 할지라도 지금 제가 말씀드렸던 이 개혁 신앙의 핵심 사상과 구원관이 우리하고 맞다면 그러면 괜찮은 거예요. 다시 말씀해 주세요. 그러니까 그러면 다른 교단이라 할지라도 지금 이 개혁주의에 대해서 지금 10가지 말씀드렸잖아요. 그 부분이 음, 우리하고 같다면 예, 괜찮다. 우리가 같이 음, 함께 할 수 있다. 음. За тэгтээ өөр одоо урсгал заавал одоо ахлагч нарын урсгал биш өөр урсгал байлаач гэсэн одоо энэ авралын онол үзэл гэх мэт энэ гол зарчим сургаалууд нь биднэрийнхтэй адилхан байх юм бол бас зүгээр. 그렇지 않으면 우리가 조금 조심해야 됩니다. Хэрвээ тийм биш одоо зөрчилдөөд огт өөр байх юм бол бид нар болгоомжлох хэрэгтэй. 그래서 우리가 이러한 이 신앙, 바로 초대교회, 그리고 종교개혁, 그리고 이어서 이 개혁, 이 신앙, 이것을 우리가 잘 이어가도록 해야 되겠습니다. Тэгэхээр бидний одоо ер нь итгэл үнэмшил бол юуг одоо ямар уламжлалыг баримталж явах хэрэгтэй юм бэ гэхээр нэгдүгürt нь бол одоо анхны чуулган, хоёрт нь болохоор шашны шинжилэл, тэгээ гуравт нь болохоор тэр шашны шинжиллийн дагуу шашны шинжиллийн тэр гол онол сургаалуудыг дагдаг энэ шинжиллийн урсгал буюу реформын урсгал гэж байгаа. Тэр одоо ихтгэл үнэмшлийг бид нар баримталж явах хэрэгтэй. 자, 간단하게 여러분들 누가 이제 여러분들이 이제 우리 개혁주의 신앙에 대해서 이 말을 하게 된다면 간단하게 아까 처음에 말씀드렸던 그 세 가지를 말씀하면 되겠습니다. За тэгэхээр хэрэв манай одоо бидний итгэж үнэмшиж байгаа дагаж байгаа баримталж байгаа энэ итгэл үнэмшлийн талаар хүмүүс одоо тайлбар шаардах юм уу асуух юм бол бид нэр ер нь хамгийн ихний тэрний гурван гол зарчим байгаа шүү дээ. Бурхны төгс бүрэн эрх мэдэл, хоёрт нь болохоор Библийн төгс эрх мэдэл, гуравт нь Библийг амьдралдаа бүрэн дүрэн хэрэгжүүлэх энэ гурван гол зарчмыг бид нар одоо баримталдаг гэж тайлбарлахад болно. 자, 그 세 가지가 첫 번째는 하나님의 주권을 높이는 거죠. Тэгээ саяны тэр гурван болохоор нэгдүгээрт нь бол бурхан бол одоо хамгийн төгс эрх мэдэлтэй гэдгийг хүлээн зөвшөөрж байгаа тийм ээ. 자, 그리고 성경의 권위를 높이는 겁니다. Хоёрдугаарт нь мөн Библийн эрх мэдлийг бас бид нэр хүлээн зөвшөөрж байгаа. 그리고 세 번째는 성경대로 사는 것이다. Гуравт нь болохоор тэгээ Библийн дагуу амьдардаг гэж тайлбарлахад болно. 자, 그렇지 않고 하나님의 주권보다 인간의 의지를 더 높이게 되면 우리하고 신앙이 좀 다른 겁니다. Тэгээ харин яг ийм биш жишээлбэл одоо бурхны бүрэн төгс эрх мэдлийг хүлээн зөвшөөрөхгүй хүн өөрөө одоо чадна штэ хүн өөрөө одоо аврал төрч чадна ч гэх юм уу хүний эрх мэдлийг бурхныхаас дээгүүр тавьж явах юм бол биднийхээс өөрөлдөө явчихна гэсэн. 우리는 성경이 오류가 없다라고 믿는데 이 성경이 오류가 있다라고 하면 그 권위를 떨어뜨리는 거죠.
За мөн бид нар бол Библи ямар ч алдаа мадаггүй гэж итгэдэг. Гэтэл Библи алдаа мадаг байгаа. Одоо Библийнх нь энийг нь ингэх ёстой, тэрэн дээр нь тэрийг нэмэх ёстой ч гэдэг юм уу. Эсвэл энийг нь хасах ёстой гэх мэтлэн Библийн эрх мэдлийг хүлээн зөвшөөрөхгүй байх юм бол бас буруу болоо бичнэ. 그리고 무엇보다도 이 성경이 우리의 모든 삶의 기준이 된다. Тэгээ хамгийн чухал нь Библи бидний амьдралын бүх одоо хэм хэмжүүр болж авах ёстой. 너무 중요하기 때문에 다시 한번 정리를 드렸습니다. Маш чухал зүйл ойлголт учраас дахин тайлбарлалаа. 그래서 여러분들이 그 부분만 잘 기억하시고 또 누군가에게 이렇게 얘기해 주신다면 너무 좋겠습니다. За тэгэхээр та нар бас өөрсдийнхөө ихтгэл үнэмшлийн талаар хүмүүст ярихдаа, ойлгуулахдаа ингэж тайлбарлаж болох нь бас хүмүүс хэрэг таныг чи ер нь ямар зүйлд итгээд яваад байгаа юм бэ гэж ингэж асуух юм бол би яг ийм зүйлд итгэж баримталж явдаг юм аа гэж тайлбарлаж болох нэ. 이 내용이 바로 저와 여러분들의 신앙입니다. 믿는 바입니다. Тэгэхээр эдгээр зүйлс бол ерөөсөө та бид нарын итгэдэг зүйлсээ. 자, 158문 이어서 보겠습니다. За катехизм руугаа оръё. Үндсэн хичээл рүүгээ 158 дугаар асуулт. 자, 하나님 말씀은 누가 설교할 수 있는가? За асуулт нь болохоор Бурхны үгийг хэн номлож болох вэ гэсэн асуулт байна. 자, 하나님 말씀은 충분한 은사를 받았을 뿐만 아니라 정식적으로 공인되어 이 직분의 부름을 받은 자만이 설교할 수 있다. За хариулт нь болохоор Бурхны үгийг сүнсний хангалттай бэлгийг авсан төдийгүй албан ёсоор хүлээн зөвшөөрөгдөж тухайн албан тушаалд тослогдсон хүн л номлож болно. 자, 이 부분은 교회에서 공식적으로 설교를 누가 하느냐라는 질문인 것입니다. Бурхны үгийг одоо номлохдоо чуулган дээр хэн номлож болох юм бэ? Ямар хүн номлож болох юм бэ гэсэн асуулт байна, тийм ээ. 이 설교가 굉장히 중요하죠. 하나님 말씀을 전하는 거니까요. Тэгэхээр сургаал номлоно гэдэг бол маш чухал зүйлээ, чухал ажиллаа. Яагаад гэвэл Бурхны үгийг үнэн зөв дамжуулах ёстой учраас 당연히 여러분 아무나 뭐 조금 뭐 말씀을 알고 있다고 해가지고 나가서 이제 설교를 할 수는 없겠죠. тийм болохоор мэдээж одоо за би нэг жоохон Библи мэддэг гэд тэгээд хин хүснэ нь гараад зааж номлож болохгүй нэ. 가령 여러분들이 이 병원에 갔는데 몸이 아파서 병원에 갔는데 예, 가령 의사가 오늘 처음 이렇게 자격을 받고 왔다라고 하면 여러분들이 조금 망설여지겠죠? Жишээлбэл та нар одоо би чинь өвдөд эмнэлэгт очлоо гэж үтэй. Гэтэл тэнд сууж исэн эмч болохоор би одоо дөнгөж эмч болоод өнөөдөр л ажилдаа орж байна. Өнөөдөр л одоо эмчийн ажлыг хийх гэж байгаа анхны өдрөө гэвэл та нар одоо тэр эмчид итгэж тийм итгэл төрөх болоо. 근데 의사가 아닌 사람이 와서 자기가 진료를 해주겠다라고 한다면 여러분들은 당연히 그 사람에게 여러분들의 몸을 맡기지 않을 것입니다. Эсвэл эмч биш хүн хурц ирснээр таны өвчнийг би эмчлээд өгье гэх юм бол та нар мэдээж тэр хүнд өөрийнхөө биеийг эрүүл мэндийг даатгахгүй шүү дээ. 당연한 얘기겠죠. Энэ бол одоо мэдээжийн асуудал тийм ээ. 당연히 의사 자격증이 있어야 되고 또 그분이 또 경력이 또 많고 또 잘한다 이렇게 소문이 날수록 여러분들이 그분을 더욱 신뢰할 수 있을 것입니다.
Тэгэхээр мэдээж одоо эмчийн мэрэгжил эзэмшсэн одоо юу лээ юу сертификат авчихсан хүн эмчлэх эрхээ авчихсан тэгээд дээрэс нь олон жилийн туршлагатай тэгээд одоо хүн олон түмэнд ингээд танигдсан тийм ээ одоо тэр эмч их сайн эмч гинлээ гэд бүр ингээд амаас ам дамжин яригддаг болцсон тийм эмч байх тусмаа та нар тэр эмчийг бүр зорж очоод тийм ээ өөрийгөө биеийг эрүүл мэндийг даатгахтаа ч гэсэн санаа амар итгэлтэйгээр даатгаж болно шүү дээ. 자, 의사는 우리의 몸을 치료하는 사람이라고 한다면 이 설교자는 우리의 영을 치료하는 사람이다라고 볼 수 있습니다. За тэгвэл эмч хүн бол бидний биеийг эмчилдэг юм байна. Харин пастор одоо номлогч хүн бурхны үгийг номлож байгаа хүн бол бидний сүнсийг эмчилдэг хүн гэж ойлгож байна. 뭐 둘 다 중요하겠지만은 어떤 의미에서는 그 영에 대한 부분이 더 중요할 수 있습니다. Мэдээж одоо хоёулаа л чухал л да. Гэхдээ тэрнээс илүү одоо аль нь илүү чухал вэ гэх юм бол сүнс нь илүү чухал гэж хэлж болох юм аа. 자, 그래서 대교리 문답에서는 이 설교하는 사람이 하나님, 하나님 앞에 충분한 이 은사를 받아야 된다. 이렇게 말씀하고 있는 것입니다. Тийм учраас энэ юу дэлгэрэнгүй катехизм дээр тайлбарлаж хэлэхдээ ямар хүн одоо номлож болох юм бэ гэдгийг тайлбар нь болохоор хангалттай сүнсний бэлэг авьяас авсан сүнсний бэлгийг авсан хүн байх ёстой гэж хэлсэн байна. 예, 그리고 무엇보다도 정식으로 공인이 돼야 된다라고 또 말씀하고 있어요. Бас нэг чухал зүйл нь болохоор албан ёсоор хүлээн зөвшөөрөгдсөн хүн байх ёстой. 그러니까 여러분들이 지금 공부하는 이 과정, 그래서 우리가 이 목회자가 되려면 이 정식으로 그러한 과정을 거쳐서 공인이 돼야 됩니다. Тэгэхээр одоо хонцлын одоо ажлыг хийх гэж байгаа, пастор болох гэж байгаа, намлал өгч болох гэж байгаа хүмүүс бол яг та нар шиг адилхан энэ албан ёсны хичээл номыг үзсэн одоо энэ тодорхой одоо сургаалт тийм ээ хичээл үйл явцыг дамжсан хүн байж ижил одоо хүлээн зөвшөөрөгдөнө. 자, 그런데 어떤 면에서는 그보다 더 중요한 것이 이 직분의 부름을 받은 자만이 설교할 수 있다. 부름을 받아야 된다. 부르심을 받아야 된다. Тэгээд одоо саяны хоёр одоо бэлэг авьяастай байх хангалттай бэлэг авьяастай байх ёстой албасаар хүлээн зөвшөөрөгдсөн байх ёстой гэдгээс дутхааргүй бас нэг чухал зүйл нь болохоор тухайн одоо байр суурь тий албан тушаал гэх юм уу одоо байр суурин дээр дуудагдсан хүн байх ёстой. Тэгэхээр дуудлага бас маш чухал байна. 이 부분이 어떻게 보면 가장 중요할 수 있는데요. 그러니까 여러분들이 보통 이제 내가 하고 싶은 일들을 여러분들이 선택하는 거잖아요. Тэгээ энэ хэсэг бол энэ тослогоотой уучлаарай тослогоотой байх ёстой юм биш үү дуудлага биш. 가령 내가 Үгүй дуудлага мөн мөн. За би эндээс нь 뭐 내가 의사가 되고 хаал. 싶다, 선생이 되고 싶다. 이건 내가 원해서 이렇게 하는 거죠. Дуудлага нь зөв шүү манайхаа. За юу тэгэхээр та нар болохоор одоо юу ажил мэргэжлээ сонгохдоо за би ийм хүн болмоор байна, ийм ажил мэргэжилтэй болмоор байна гэд өөрсдөө хүслээрээ сонгодог тийм үү? 자, 그런데 이 하나님의 일은 내가 원하기 전에 하나님의 먼저 이 부르심이 있어야 된다는 것입니다. Харин бурхны ажил бол одоо энэ дэлхийн ажил мэргэжлийг сонгохоос өөр байдаг. Ягаад гэвэл би одоо бурхны ажлыг хиймээр байна. Би тийм одоо хончин ч юм уу пастор болмоор байна гэж хүсгээс маань өмнө бурхан өөрөө эхлээд биднийг дуудсан байдаг. 그렇지 않으면 아무리 재능이 많이 있어도 이 하나님의 일을 하기가 쉽지가 않습니다.
Бурхны дуудлага байхгүй болвол хичнээн бид нэр бэлэг авьяастай, заах чадвартай, уран ярих чадвартай байлаа ч гэсэн тэр үйлчлэл биднэрт өгөгдөхгүй гэсэн үг. Тэгэхээр Бурхны дуудлага заавал байх ёстой. 자, 여기 이제 관련된 성경 구절을 보겠습니다. За энэ үүнтэй холбоотой ишлүүдийг харъя. 자, 디모데전서 3장 2절, 에베소서 4장 8절, 11절까지, 호세아 4장 6절, 말라기장 7절, 또 고린도서 3장 6절에 이 하나님 말씀을 공적으로 설교하는 자들은 이 성경이 제시하고 있는 특정한 자격을 갖추어야 한다. За 1-р Тимот 3-ын 2-6, Эфес 4-ийн 8-аас 11, Хосея 4-ийн 6, Малах 2-ын 7, 2-р Коринт 3-ын 6. 1-р Тимот 3-ын 2, 6, Эфес 4-ийн 8-аас 11, Хосея 4-ийн 6, Малах 2-ын 7, 2-р Коринт 3-ын 6. Эдгээр ишлүүдээр болохоор Бурхны үгийг албан ёсоор номлодог хүмүүс нь Библиэд заасан тэр тодорхой болцлуудыг хангасан байх ёстой гэж байна. 자, 여기 이 디모데전서 3장 2절 말씀은 너무나 중요하기 때문에 한번 같이 보겠습니다. 디모데전서 3장 2절. За энд дурддагсан 1-р Тимот 3-ын 2-р ишлэл маш чухал учраас бүгдээрээ хамтдаа харъя. 자, 3장 1절부터 보면은 이 어떤 자격을 가져야 되는지에 대해서 잘 설명을 해주고 있습니다. 1-р ишлээс нь эхлээд харах юм бол энэ номлогч хүн номлолын хончлолын ажлыг хийж байгаа хүн ямар болцлуудыг хангасан байх ёстой юм бэ гэдэг талаар маш тодорхой өгүүлсэн байгаа. 자, 6절까지 한번 읽어주세요. 1절에서 6절. За 1-ээс 6 дугаар ишлэлийг уншийе. Энэ бол итгэмжит үг. Хэрэв хэн нэг нь харгалзагч болохыг эрмэлзэж байгаа бол тэр хүн сайн ажлыг хүсэж байна. Тиймээс харгалзагч нь гэм зэмгүй нэг эхнэрийн нөхөр, хэрсэн ухаантай, биеэ барьдаг, хүндлэл хүлээсэн, зочломтгой ба заах чадвартай, дарсанд үл шимтгэгч, зодоонч биш, харин дүлгөөн, хэрүүлж бус, мөнгөнд шуналгүй, өөрийн гэрээг сайн захирдаг, бүрэн хүндлэгдэн хүүхдүүдэд захирдаг байх ёстой. Хэрэв хэн нэгэн өөрийн гэрээг захирч мэдэхгүй бол хэрхэн Бурхны чуулганыг халамжлах билээ. Шинэ итгэгч байж болохгүй. Эс бөгөөс бие тоон диаволын ялд унах вэ. 6절까지? 네, 6절. 네. За 6 дугаар ишлэл. 자, 이 본문을 잘 기억하시면 좋겠습니다. За энэ ишлэгийг та нар бас сайн санаж явбал сайн байна. 자, 그러니까 요약하자면 그러니까 자기 아내 가정에서도 개인적인 삶도 잘해야 될 뿐더러 또 그 밖에 외적으로도 잘 가르치고 또 그런 삶에서 본이 돼야 된다라는 부분을 설명해 준 것입니다. За тэгээ саяны урьдсан хэсгүүдийг базаад хэлэх юм бол одоо гэр бүлдээ эхнэртэй сайн нөхөр сайн аав байхаас гадна одоо нийгмийн амьдралд ч гэсэн маш сайн тийм хүндлэгдсэн хүмүүсийн хүндлэлийг хүлээсэн тэгээд удирдах заах бэлэг авьяастай яс суртахууны хувьд ч гэсэн ямар нэг асуудалгүй тийм байх ёстой гэж байна. 자, 그리고 계속해서 로마서 또 10장 15절, 히브리서 5장 4절, 또 고린도전서 12장 28절에서 29절, 또 디모데전서 또 3장 10절, 4장 14절, 5장 22절에 하나님의 말씀은 정식으로 공인되어서 이 직분에 부름받은 자들에 의해서만 공적으로 설교되어야 한다. Авшаа цааш нь харах юм бол 14-15 гэсэн ном нь байхгүй байна. За тийм учраас Ром 10:15-аас нь эхлээд явчих. Ром 10:15, Еврей 5:4,
1-р Коринт 12-ын 28-аас 29, 1-р Тимот 3-ын 10, 4-ийн 14, 5-ын 22, Ром 10-ын 15, Еврей 5-ын 4, 1-р Коринт 12-ын 28-аас 29, 1-р Тимот 3-ын 10, 4-ийн 14, 5-ын 22. Тэгээ энэ ишлүүдийг харах юм бол Бурхны үгийг албан ёсоор хүлээн зөвшөөрөгдөж тухайн байр суурин дээр дуудагдсан хүмүүс л албан ёсоор номлох ёстой гэж байна. 자, 또 성경을 하나 좀 또 보겠습니다. 여기 출애굽기 18장 21절인데요. 18장 네, 22절. 출애굽기 18장 21절. За Гэтэл номоос бас харъя. Гэтэл 18-ын 22. 예, 모세 그 장인이 모세에게 예, 백성 가운데서 이러한 자들을 이렇게 삼아서 이 모세가 하는 일을 돕도록 그렇게 했습니다. Энэ хэсэг болохоор Мосегийн хадам эцэг Ятро Мосед одоо зөвлөгөө өгч байгаа. Тэр дундаа болохоор ард түмнийг тэд ард ээлгоё. 네, 한번 읽어주세요. 출애굽기 18장 21절 세 За 가지. юу гэж тэр олон зөвлөгөөнд дунд ямар зөвлөгөө байсан бэ гэхээр тэд ард түмнийг бүхий л цагт шүүг, аливаа том хэргийг тэд чамд авчирч, харин аливаа жижиг хэргийг өөрсдөө шүүг. Тэгвэл тэд ачаанаас чинь өөрлөсөж чамд хэлбэр болно. 자, 여기 보면은 출애굽기 18장 21절에 자, 여기 첫 번째가 능력과 덕이 있는 사람들을 세우라고 했어요. 능력과 덕이 있는 사람. 어디에요? 예, 그러니까 지금 방금 본문 읽은 부분이 제덕이 칠 겸손한 자인데 그것이 이제 능력과 덕이 있는 사람입니다. 18장 22절이요? 아니, 21절. 21절이에요? 네, 21절. 네. 죄송합니다. 아, 제가 다시 한번 읽어주세요. 22절을 네, За 21절. уучлаарай. Би 22 дугаар ишлэгийг нь уншсан байна. 21 юм байна шүү. Гитлэл номын 18-ын 21. Түүгээр барахгүй чи бүх ард түмний дотроос Бурханаас эмээдэг чадварлаг хүмүүсийг болон буруугаар олсон олзыг үзээ яддаг шудраг хүмүүсийг сонгож аваад тэднийг ард түмний дээр 1000-т 100-д 50-т болон 10-ийн даргаар тавь гэсэн байна. 자, 여기 세 가지 말씀하고 있는데 그 첫 번째가 이제 능력이 있고 덕이 있는 사람이 돼야 된다. За энэ гурван зүйлийг энд онцлж дурдсан байгаа. Ямар хүмүүсийг тэр 10-100 мянгатын дараагаар тавих вэ гэдгийг. Нэгдүгээрт нь болохоор Бурханаас эмээдэг чадварлаг хүмүүс байх ёстой гэж байна. 두 번째는 하나님을 두려워하고 진실해야 된다. За энэ хоёр салах юм байна. Нэгдүгээрт нь чадварлаг хүмүүс, хоёрдугаарт нь болохоор Бурханаас эмээдэг хүмүүс. 세 번째는 이 불의한 일을 미워하는 자. Гуравдугаарт нь болохоор зөвхт бос одоо шудраг бос зүйлд дургүй хүмүүс, үзэн яддаг хүмүүс. Энэ нөгөө 자, Солонгос Библийн нөгөө үгнүүд нь урд хойноо нөгөө дараалал нь урд хойноо орсон болохоор. 자, 이 세 가지도 яриад байна. 함께 기억하시면 좋겠습니다. Монгол бэлдэрэл Бурханаас эмээдэг гэдэг нь ихэндээ байгаад байгаа ч тийм. Тэгтэл Солонгос бэлдэрэл болохоор чадварлаг гэдэг нь ихэндээ орж ийн. Хоёрт нь Бурханаас эмээдэг, гуравт нь болохоор зөвхт бас шудраг бос зүйлийг үзэн яддаг ийм хүмүүсийг сонгоо 중요한 гэсэн. 것은 이 하나님의 말씀을 전하는 일이 굉장히 중요한 일이다라는 부분을 우리가 잘 기억해야 됩니다. Тэгэхээр ингэж одоо тусгаалan ийм болцлуудыг тавьж тийм ээ ийм л хүмүүс Бурхны үгийг номлох ёстой гэж ингэж зааж өгж байгаа нь Бурхны үг бол маш чухал учраас тэр чухал үгийг
Яг л зөв ном ёсоор нь зааж сургаж чадах тийм эрхийг нь олж авсан, болцлыг нь хангасан хүмүүс л номлох ёстой гэдгийг ингэж 자, 159문. онцлсан байна. За дараагийн асуулт 159 дугаар асуулт. 자, 설교하기로 부름을 받은 사람은 하나님의 말씀을 어떻게 설교해야 할 것인가? За 159 дугаар асуулт нь а, номлохоор, Бурхны үгийг номлохоор дуудагдсан хүмүүс нь Бурхны үгийг яаж номлох ёстой вэ гэж. 자, 말씀의 사역에 부름을 받은 자들은 이 바른 교리를 가르쳐야 됩니다. За юу хариулт нь болохоор Бурхны үгийн үйлчлэлд дуудагдсан хүмүүс нь зөв онол сургаалыг заах ёстой. 그래서 부지런히 때를 얻든지 못 얻든지 그렇게 가르쳐라. Тэгээд дараа нь болохоор тууштайгаар цагийг олсон ч бай олоогүй ч бай тууштайгаар заах ёстой. 자, 그런데 사람의 지혜에 권하는 말로 하지 않고 오직 성령의 나타남과 능력으로 해야 된다. Гэхдээ хүний мэрэгэн ухаанаар ярих бус зөвхөн ариун сүнсний илчлэлт ба хүч чадлаар заах ёстой. 자, 그래서 우리가 지금 이 교리를 공부하는 것입니다. За тийм учраас бид нэр ингэж энэ нөгөө катехизмыг суралцаад явж байгаамаа. 여러분, 우리가 이 교리가 바르지 않으면 성경을 바르게 해석할 수가 없어요. Хэрвээ бид нэр одоо энэ катехизм буюу одоо энэ онол сургаал тийм ээ. Онол сургаалаас зөв байж чадахгүй болвол бид нар энэ зааж байгаа номлолч гэсэн зөв байж чадахгүй. 교회가 바르지 않으면 교회가 바르게 될 수가 없습니다. 뭐가 바르지 않으면? 교리가 아, 바르지 않으면 음, 교회도 바르게 될 수가 없습니다. Одоо онол сургаал нь зөв биш байх юм бол чуулганч гэсэн зөв байж чадахгүй. 자, 그래서 관련된 성경을 보면은 디도서 2장 1절, 8절에도 말씀의 사역을 부름을 받은 자들은 이 바른 교리를 가르쳐야 할 의무가 있다. За халбагдах ишлэлийг нь харъя. Тит номын 2:1-8. Тит 2:1-8. За энэ дээр үгийн үйлчлэлд дуудагдсан хүмүүс зөв онол сургаалыг заах үүрэгтэй гэж байна. 자, 여기 보면은 디도서 2장 1절에 보면 오직 너는 바른 교훈에 합한 것을 말하라 이렇게 말씀하고 있습니다. Энэ Тит 2:1-ийг харах юм бол харин чи эрүүл сургаалт тохирох зүйлсийг яар гэсэн байна. 바른 교훈, 바른 말, 이 의미가 바로 바른 교리를 가리키는 것입니다. Тэр зөв үг, зөв сургаал энэ төр гэдэг бол ерөөсөө л энэ зөв онол сургаалыг л хэлж байгаамаа. 앞에서도 제가 세 가지를 말씀드렸죠. Би хичээлийн ихэнд 3 гол зарчмын тухай ярьсан байгаа тийм ээ. 하나님의 주권을 높이고 성경의 권위를 높이고 또 성경대로 사는 것이 바른 신앙이다라고 했습니다. За тэр 3 зүйл маань болохоор Бурхны бүрэн эрх мэдлийг дээдлэн гэсэн Библийн эрх мэдлийг дээдлэн гэсэн Библийг амьдралдаа бүрэн дүрэн хэрэгжүүлнэ гэсэн байна. 그래서 여러분, 이 교리도 마찬가지지만 우리가 이러한 원칙을 바탕으로 교리를 배우고 또 성경을 보는 것입니다. Тэгэхээр бид нар онол сургаалуудад ингээд суралцж байгаа нь болохоор ерөөсөө одоо саяны гол 3 зарчим дээрээ тулгуурлаад тэр онол сургаалыг суралцж байгаа бас энэ катехизмыг тайлбарлахдаа ч гэсэн ерөөсөө энэ 3 зарчим дээр л тайлбарлаж ярьж байгаа. 그래야 여러분 교회를 바르게 세울 수 있는 것입니다. Тэгж байж л та бүхэн сүм чуулганаа зөв барьж байгуулах юм аа.
그렇지 않으면 이 마귀들은 이 성경에도 우는 사자같이 두루다니며 삼킬자를 찾는다고 했습니다. Хэрвээ тийхгүй бол энэ диавол бол Библиэр ч гэсэн хэлсэн байдаг тийм ээ. Нөгөө олцоо хайж байгаа арслан мэт хаа сайгүй отон явж идгаа гэж хэлсэн. 가짜들인데 진짜처럼 이렇게 거짓말로 이 사람들을 미혹하는 거예요. Тэгээд нөгөө худлаа одоо хуурамч багш нар худал онол сургаал дэлгэрүүлж явдаг хүмүүс бол яг л үнэн юм шиг тэгээ үнэн зөв сургаал ярьдаг хүмүүс шиг тийм баг зүүжээд дүр эсгээд хүмүүсийг мэхлээд явж байгаа. 그래서 여러분 그들의 말을 잘 듣다가 아, 이 사람이 이 성경에 대해서 어, 그 성경의 권위를 인정하지 않는 것 같다라고 그렇게 여러분들이 알게 되면 그다음부터는 경계를 해야 되는 것입니다. Тэгэхээр та нар анх хараад одоо шууд мэдэхгүй шүү дээ. Тэгэхээр одоо хин нэгэн хүн бурхны одоо үгээс хуваалцах ч юм уу одоо сайн мэдээний талаар ингээ танд ярьлаа гэхэд та нар эхлээд анхааралтай сонс тэгсний дараа хэрвээ одоо бидний баримтлагдаг саяны одоо зарчмууд байгаа шүү дээ. Бурхны эрх мэдлийг одоо бүрэн одоо юу яаж гинэ хүлээн зөвшөөрч гинэ үү? Библийн эрх мэдлийг хүлээн зөвшөөрч гинэ үү? Амьдралдаа хэрэгжүүлэх тал дээр ямар байна? Тэр хүний амьдрал нь өөрөө гих мэтлэн гэж хараад хэрвээ одоо энэ зарчмуудаас зөрж явах юм бол арай биш санагдах юм бол одоо тэр дараачаас нь эхлээд тэр хүнээс шууд одоо зайгаа барих хэрэгтэй, болгоомжлох хэрэгтэй. 예, 그리고 아무리 좋은 얘기고 아무리 달콤한 얘기를 할지라도 우리는 이 성경을 기준으로 해서 성경에 옳으면 옳고 옳지 않으면 옳지 않은 것입니다. Хичнээн сайхан одоо чихэнд сонсголонтой гоё сайхан үгээр ярьж байлаа ч гэсэн хэрэв Библиэр бид нар Библиэл ерөөсөө гол хэм хэмжүүрээ болгоод Библиэд зөрчилдөж байх юм бол Библиэд таарахгүй байх юм бол тэр хүн бодлоо ярьж байна. Хуурамч хүмүүс байна, хуурамч багш нар байна гэж ойлгож тэднээс холдох хэрэгтэй юм аа. 자, 그래서 사도행전 18장 25절, 디모데후서 4장 2절에 이 말씀을 전하는 자들은 더욱 부지런하고 항상 이 가르쳐야 할 의무가 있다. Цааш нь холбоотой ишлэлийг нь харах юм бол Үйлс 18:25, 2 дугаар Тимот 4:2. Үйлс 18:25, 2 дугаар Тимот 4:2. За үгийн үйлчлэлд дуудагдсан хүмүүс нь залхууралгүй одоо хөдөлмөрлөж үргэлж заах үүрэгтэй, үргэлж зааж байх үүрэгтэй. 자, 디모데후서 4장 2절에 보면은 때를 얻든지 못 얻든지 항상 힘써서 말씀을 전파하라고 했습니다. 2 дугаар Тимот 4:2 дээр үгийг тунхагл цагаа олсон ч олоогүй ч бэлэн бай гэсэн байна. 자, 고린도전서 14장 19절 또 2장 4절에 말씀 사역의 부름을 받은 사람은 사람의 지혜에 권하는 말로 하지 않고 오직 성령의 나타남과 능력으로 설교해야 한다. За цааш нь бас 1-р Коринт 14-19, 2-4. 1-р Коринт 14-19, 2-4. Бурхны авшаа үгийн үйлчлэлд дуудагдсан хүмүүс нь хүний мэрэгэн ухааны зөвлснөөр ярих биш, зөвхөн ариун сүнсний илчлэлт ба хүч чадлаар номлох ёстой. 자, 그래서 우리가 성경을 많이 보면서 또 기도를 또 힘써서 해야 됩니다. Тийм учраас бид нар аль болох Библийг олон удаа судалж унших ёстой. Бас ариун сүнсний тусламжийг гуйн залбирдаг байх ёстой. 사도 바울이 공부를 많이 한 사람이거든요. Илч Паулийг бид нар мэднэ тийм ээ маш их эрдэм мэдлэгт суралцсан хүн байгаа. 자, 그리고 그 당시에 그 바울이 전도를 이제
하려는 그 이방 그 지역에는 그 공부를 많이 한 사람들이 또 많이 있었어요. Тэгээ бас Паулийн одоо сайн мэдээ дэлгэрүүлж явж исэн тэр газар нутгууд болон хотуудад бол тухайн үедээ маш их эрдэм мэдлэгтэй гэгддэг байсан хүмүүст хүлээн зөвшөөрөгддөг эрдэмтэн мэрэгд олноор байсан. 예를 들면 이제 그리스 아테네 같은 경우에 이제 철학자들이 상당히 많이 있었습니다. Жишээлх юм бол Грекийн Афин хот бол ерөөсө философчд тийм ээ гүн ухаантнуудаар алдартай шүү дээ. 그래서 바울이 그들에게 바울도 공부를 많이 했기 때문에 지혜의 말로 그들에게 말씀을 전하려고 했었어요. Тэгээ Паул тэнд очихдоо эхлээд бол өөрөө Паул өөрөө ч гэсэн чамлалтгүй одоо эрдэм мэдлэг эзэмшсэн хүү учраас түүндээ тулгуурлан одоо хүний мэрэгэн ухаанаар ярих гэж эхлээд бодож исэн. 그들이 처음에는 호기심으로 듣다가 더 이상은 이 믿음이 들어가지 않는 것을 보게 되었습니다. За тэгээд өөрийнхөө одоо эрдэм мэдлэгт тулгуурлаад тэр хүний мэрэгэн ухаанаар яриад ихэлсэн. Тэгсэн нөгөө Афинчууд болохоор эхлээд сонирхож сонсч байсан. Тэгээд дараа нь болохоор за өшөө цааш нь сонсох хэрэггүй юм байна гэж сонирхол нь буураад тэгээд Паулийн ярьсанд ерөөсөө итгэж үнэмшиж өгөхгүй байсан. 바울이 그때 이제 깨닫게 된 겁니다. За тэр үед Паул маш том зүйлийг ухаарлыг олж авсан байгаа. 이 하나님의 말씀은 이 성령의 나타남과 능력으로 되는 것이구나라고 깨닫게 된 것입니다. Бурхны үгийг зааж сургана, тунхаглана гэдэг бол ерөөсөө л ариун сүнсний илчлэлт ба хүч чадлаар ариун сүнсийн тусламжаар л боломжтой юм байна гэдгийг ойлгож ухаарсан. 물론 여기서 오해하지 말아야 될 것은 뭐 세상적인 공부가 전혀 필요 없다고 바울이 말한 뜻은 아닙니다. За гэхдээ үүнтэй холбоотойгоор бид нар бас одоо буруу ташаа ойлгож болохгүй. Юу вэ гэхээр одоо бурхны үг ажлыг хийхэд энэ ариун сүнслэл хэрэгтэй юм гинлээ гэд энэ дэлхийн эрдэм мэдлэг тийм ээ ерөнхий эрдэм мэдлэгт суралцахыг бид нар бас үлд оошиж болохгүй. 그러니까 바울이 만약에 공부를 못했다면 지금 신약 성경이 지금 대부분 지금 바울이 기록한 서신이거든요. Тэр шинэ гэрээний номын ихэнх нь болохоор Паулийн бичсэн номууд загтлууд байгаа тийм ээ. 자, 그러니까 바울이 강조한 부분은 바로 이 하나님 말씀을 전할 때 사람의 그러한 지혜로 전하는 것이 아니고 기도를 많이 해서 하나님의 감동으로 하나님의 능력의 힘을 입어서 그렇게 해야 된다라는 것을 이제 강조하는 것입니다. Хэрвээ одоо энэ ертөнцийн одоо энэ ерөнхий дэлхийн одоо эрдэм мэдлэгийг үл тоох юм тоон гэж бодох юм бол Паул тийм байсан бол бурхан Паулаар тэр эрдэм мэдлэгийг суралцсан Паулаар энэ загтлуудыг бичүүлэхгүй байсан юм шүү дээ. Тэгэхээр одоо дэлхийн эрдэм мэдлэг ч гэсэн чухал байх нэ. Тэгээ хамгийн гол нь болохоор тийм эрдэм мэдлэгтэй байлаач гэсэн тэр эрдэм мэдлэг тэр хүний тэр эрдэм мэдлэг гэдэг бол хүний мэрэг ухаан шүү дээ тий энэ дэлхийн эрдэм мэдлэгүүд бол тэр оюухан тэр эрдэм мэрэг ухаандаа тулгуурлаж болохгүй бурхны үгийг дамжуулахтаа бол тэр эрдэм мэдлэгээ ашиглах боловч хамгийн гол нь ариун сүнснээс маш их одоо гуйж залбирсны үндсэн дээр сургаал авлаа бэлдэж бас ариун сүнс тухайн үед миний зүрх сэтгэлийг сүнсийг яаж хөдөлгөх нь удирдах нь гэдэгт мэдрэмжтэйгээр сургаал номлоо заах хэрэгтэй гэсэн. 다시 말하면 이 믿음은 사람의 지혜로 설득되는 게 아니다라는 것입니다. Өөрөөр хэлэх юм бол одоо бид нар ингээд номлолоо заалаач гэсэн тэр хүнд одоо итгэл үнэмшил төрүүлж тэр хүн тэр үгийг сонсоод итгэхгүй үгүй юу гэдгийг л тэр сургаал зааж байгаа хүнээс шалтгааллахгүй ариун сүнс өөрөө тэр хүний сүнсийг сэрээж гэрэлтүүлж илчилж өгч байж л бидний заасан тунхагласан үг тэр хүнд итгэгдэж үнэмшигдэх болно.
자, 그래서 이 믿음은 하나님의 능력이 나타나야 되기 때문에 그래서 우리가 기도를 많이 해야 된다라는 말씀을 하는 것입니다. Тэгэхээр хэн нэгэн одоо итгэгч болно. Тэр итгэл төрнөө гэдэг бол Бурхны хүч чадлаар л хийгддэг ажил учраас бид нар бол одоо тийм Бурханаас эмээх болон Бурханаас гуйнд залбирах тийм зүрх сэтгэлээр сургаалмлаа бэлдэж дамжуулах хэрэгтэй юм аа. 저도 보니까 대학교 4년 나오고 또 신학교 MDB 3년, THM 2년, 또 우리 화답회 박사과정 2년, 돌아보니까 한 10년 얼추 그렇게 했네요, 배웠네요. 뭐 저보다 이제 보통 박사학위를 뭐 더 많이 공부하신 분들도 상당히 많으십니다. Мгм. За тий пастор маань өөрөө ингээд бодохоор их сургуульд 4 жил сураад өшөө цаашаа одоо нөө Библийн сургууль магистр гэдэг сурсан он жилүүдэд тоолоод үзэхээр бараг 16 жил ингээд суралцсан байна. Тэгээ надаас илүү одоо докторийн зэрэг мэрэг хамгаалсан хүмүүс бол надаас илүү одоо олон жилийг сурахад зориулсан байх л та. 뭐 이제 목회도 정말 저는 아직 얼마 못했어요. 이제 부교육자를 한 10년 하고 그리고 이제 여기 현재 여기서 담임 목회 한 10년 이제 지나고 있는데 아직도 많이 부족하다고 그렇게 생각이 됩니다. За тэгээд яг пастрын хамтлагийн ажлыг бас тийм өөрийгөө одоо бодохдоо бол тийм олон жил хийгээгүй за бас залуухан пастор гэж бодож байгаа. Туслах пастраар л бол 10 орчим жил үйлчилсэн. Одоо тэгсний дараа энэ чуулганыг хариуцаж аваад тэргүүн пастраар нь одоо 10 дахь жилдээ ингээ үйлчилж байна. Тэгэхээр энэ хугацаа бол бас тийм ч одоо юу гэх урт хугацаа биш залуухан одоо 그, тооцогдно. 예, 우리 학생분들 중에 젊은 분들도 계시지만 저도 좀 일찍 시작해서 예, 지금 뭐 이렇게까지 왔는데 뭐 나이 상관없이 어쨌든 여러분들 이렇게 하나님 말씀 공부하는데 시간이 많이 필요하다. 아, 그걸 좀 염두에 두면 좋겠습니다. Мгм. Тэгээ одоо настай пасторууд тийм ээ олон жил бүр бүх насаараа пастор одоо үйлчилсэн хүмүүстэй харьцуулбал би бол одоо залуухан пастраа гэж өөрийгөө хэлж байгаа. Тэгээд одоо энэ Ким Шиндэ пастор маань өөрөө болохоор ингээ 16 жил суралцаад тэгээ одоо ч гэсэн ингээд одоо туслах пастортайгаа нийлэх юм бол 20 жил ингээд пастрын үйлчлэлээр ингээд үйлчилж байгаа. Тэгсэн хэрнээ одоо ч гэсэн Библийг харахад бас л учир дутагдaltaй бас л одоо илүү суралцах хэрэгтэй гэж өөрийгөө боддог. Тэгээ та бүхний дунд бол надаас ч илүү залуухнаасаа одоо энэ Библийн сургуульд одоо орж ирээд сурч байгаа хүмүүс байж магадгүй. Гэхдээ нас одоо хэдтэй залуу байна уу хөгшин байна уу тэр бол ерөөсөө хамаагүй. Бидний хувьд бол ерөөсөө Библийг судлаад дуустдаггүй. Үнэхээр одоо нөгөө яндашгүй баян тийм ном юм аа. Тэгэхээр насан туршдаа л бид нар суралцна гэж бодох хэрэгтэй. 뭐 저도 여러분도 하나님 앞에 갈 때까지 계속 공부하고 성경 보고 또 전화하고 그러다가 이제 하나님 부르시면 이제 가는 것입니다. Тэгээ та бид нэр бол ерөөсөө л одоо адилхан хувь тавилантай өөрөлдвөл одоо бурхны үгийг насан туршдаа өхөн хөхтлээ сурсаар, судалсаар, дамжуулсаар, тунхагласаар, номлосоор байх ёстой. Тэгээд цаг нь болоход бурхан дуудах юм бол бурхны хандлал руу явах тийм хүмүүс юм аа. 여러분들에게 이제 성경 열심히 읽으라고 제가 그렇게 말씀드렸죠. Би танарт байнга хэлдэг, захиж хэлдэг тийм ээ. Библийг сайн уншаарай, Библийг тэгээ цаг их гаргаж байгаарай гэж. 그리고 저도 정신을 차렸습니다. Би ч гэсэн бас ухаан орсон. 읽으라고 말만 하고 저는 안 읽으면 안 되겠죠.
Би ч өөрөө ч бас хувьдаа ухаарл авсан. Та нар Библиэсээ уншаарай, Библиэд цаг их гаргаж байгаарай гэж хэлчихэд өөрөө хэрэгжүүлэхгүй байж болохгүй шүү дээ. 그래서 자기 전에 최소한 10장 이상 이렇게 무슨 일이 있어도 이렇게 보려고 하고 있습니다. Тийм учраас унтахаасаа өмнө дор хаяж 10 бүлэг тэгээ аль болох 10-аас илүү олон бүлэг биш гэж хичээдэг. 뭐 여러분들은 더 많이 보고 계시겠지만 Тэг мэдээж та нар бол надаас ч илүү олон би юу бүлэг уншиж илүү их шамдан суралцж байгаа бах. 예, 함께 힘써서 하나님 말씀을 가까이 하는 저와 여러분들이 돼야 되겠습니다. Ямар ч байсан хин хинд нь хаанаа илүү одоо шамдаж бурхны үгийг судалцгаая, хичээцгээе гэж хэлмээр байна. 자, 무엇보다도 지금 여기 해설에 보면은 이제 바른 교리가 무엇인가라고 했는데 굉장히 중요합니다. 바른 교리. За нөгөө юг ямар хүн одоо нөгөө Библийг яаж номлох ёстой вэ гэдэг асуултаар явж байгаа шүү дээ. За түүний юун дээр нь тайлбар хэсэг рүү н орж байна. За тайлбарын нэгдүгээр асуулт нь болохоор зөв сургаал, эрүүл сургаал гэж юу юм бэ гэсэн асуулт байна. 사실 저도 뭐 바른 교리가 중요하다라는 것은 이제 신학교 공부할 때부터는 알고 있었지만 정말 이렇게 몸으로 이렇게 체감이 된 것은 사실 얼마 안 됐습니다. За миний хувьд ч гэсэн яг чин үннээс нуулгүй хэлэхэд зөв сургаал, эрүүл сургаал байх ёстой, эрүүл сургаалыг номлох ёстой гэдгийг бүр одоо сургуульд тий Библийн сургуульд суралцж байх үеэсээ зөндөө одоо сонсож бас мэдж байсан. Гэхдээ яг одоо тэр зөв сургаал, эрүүл сургаал гэдэг чинь юу юм бэ гэдгийг өөрийнхөө биеэр амьдралаараа ингэж амсаж мэдрээд бол нэг их удаагүй байгаа. 왜냐면 이 바른 교리가 여기도 말씀했듯이 참된 교리 또는 성경에 게시된 진리에 입각한 교리를 의미한다라고 했습니다. Яг тэгвэл одоо энэ тайлбар дээр хэлсэн байгаа тий эрүүл сургаал гэж юу юм бэ? Зөв сургаал гэж юу юм бэ? Тэгээ зөв сургаал гэдэг бол яг үнэн сургаал Библиэд илчлэгдсэн үнэн дээр тулгуурласан онол сургаалыг хэлнэ гэсэн байна. 자, 그래서 바른 교리를 설교하는 것은 왜 중요한가? 참, 이 질문이 참 중요한데요. За тэгээ дараагийн асуулт нь болохоор зөв сургаалыг номлох нь яагаад чухал вэ гэсэн асуулт байна. 자, 바른 교리를 설교하는 것은 우리가 그리스도와 교제케 하고 그를 통해서 구원을 경험하게 해주는 성경에 게시된 진리를 통해서만 가능하기 때문에 매우 중요하다는 것입니다. За яагаад чухал юм бэ гэсэн тий. За тэгэхээр эрүүл зөв сургаалыг номлох нь биднийг Христтэй нөхөрлүүлж түүгээр дамжуулан авралыг эдлүүлдэг Библиэд илчлэгдсэн үннээр дамжуулж л боломжтой учраас маш чухал юм аа гэж. За энэ за их юмгүй өгүүлбэр байна. За Библи яагаад одоо зөв сургаалыг номлох нь чухал юм бэ гэсэн асуулт байгаа шүү дээ. За тэр нь болохоор бид нарыг Христтэй нөхөрлүүлж түүгээр дамжуулан авралыг эдлүүлдэг Библиэд илчлэгдсэн үннээр дамжуулж л одоо тэр үннээр дамжуулж л энэ бүхний боломжтой болох учраас эрүүл зөв сургаалыг заах нь чухал юм аа. Өөрөөр хэлбэл эрүүл сургаалыг номлож байж л итгэгчид одоо Христтэй нөхөрлөдөг, түүгээр дамжуулан авралыг эдэлдэг байх нь. Тэгэхдээ тэр нь болохоор зөвхөн Библиэлд илчлэгдсэн үннээр л дамжиж тэгж Христтэй нөхөрлөж авралыг эдлэх боломжтой байдаг учраас яг л тэр эрүүл сургаалыг нь заах нь маш чухал юм аа. 자, 음식도 청결한 음식이 있죠.
бид нэр ингээ хоол унд энэ хувьд ч гэсэн цэвэрхэн хоол унд гэж байдаг. 약도 마찬가지입니다. 약도 순전한 약이 있는데 이것이 우리 몸의 건강을 위해서 굉장히 중요하지 않을 수 없습니다. Мгм. Тэгээ хоол унд ч юм уу им тарианы хувьд аваад үзэх юм бол яг цэвэрхэн одоо бэлдэж болгосон тийм бүрэн боловсрсан хоол идэх ёстой. За бас яг авшаа им тариа хэрэглэлээ ч гэсэн яг тэр тохиромжтой яг зөв одоо тэр ариун цэвэр тэр хэрэглэлийг хэрэгжилж бидний бие махбод эрүүл байдаг тийм үү? 자, 그렇다면 이 순전한 이 영적 양식, 이게 우리에게 굉장히 중요한데 Мгм. 이것이 우리 생명과 우리 영혼의 그 영양분 그리고 치유를 위해서 훨씬 더 필요한 것이 아닐 수가 없겠죠. Мгм. За тэгэхээр бидний биеийн махбодын эрүүл мэндийн төлөө бол одоо цэвэр хоолунд цэвэр одоо зөв эм тариа хэрэгтэй байдагтай адилхан бидний сүнсний хувьд ч гэсэн яг тэр одоо цэвэр хоол болж байгаа бидний одоо амьдрал сүнсний тэр шим тэжээл бас сүнсний тэр эдгэрлийн төлөө болвол тэр цэвэр сүнсний хоолыг идэх нь бүр ч илүү зохистой, зайлшгүй шаардлагатай юм аа. 자, 그래서 이 종교개혁 분들이 이제 이 교리가 바른 교리가 너무 중요하기 때문에 그래서 주일에 오전에는 성경 말씀을 전하고 오후 예배는 이 교리에 대한 공부를 반드시 했습니다. За тийм учраас энэ шашны шинжилгээг хийсэн хүмүүс тухайн үедээ яаж суралцаж, яаж энэ эрүүл зөв онол сургаалуудыг гаргаж ирсэн бэ гэхээр өдөөс одоо эзний өдөр цуглалаа гэхэд өдөөс өмнө нь эзэнт мөрөглөө өргөөд өдөөс хойш нь болохоор энэ үнэн зөв эрүүл сургаалуудыг судлах яг энэ нь эрүүл байна, энэ нь одоо худлаа байна гэдгийг ялгаж салгаж судлах суралцахад цагаа заваа зориулдаг байсан байна. 그래서 저도 이제 그렇게 하고 있는데요. 이 교리를 가르쳐야 가르치는 사람, 가르치는 자신도 교리에 대해서 다시 한번 보게 되고 또 그 교리를 가르치면서 성도들이 그 교리를 바탕으로 해서 하나님 말씀을 바르게 깨닫게 될 수 있는 것입니다. Тийм учраас би ч гэсэн яг тэднээс үлгэр дуурайл аваад тэдэнтэй адилхан одоо судалж суралцахыг эрмэлзэж одоо хичээж байгаа. Тэгэхээр үгийг номлож байгаа, үгийн үйлчлэлийг хийж байгаа хүмүүсийн хувьд л өөрсдөө эхлээд тэр эрүүл зөв сургаалыг судалж өөрийн болгоод тийм ээ тэгж суралцаж байж л бидний бэлтгэж байгаа сургаал номлолч гэсэн яг эрүүл зөв номлол гарч ирнэ. Тэгээд нэг итгэгчдэд тунхаглахтаа ч гэсэн эрүүл зөв онол сургаал дээр тулгуурласан сургаалыг бид нар номлоно гэсэн. Тэгжээж итгэгчдийн маань итгэл үнэмшилж гэсэн эрүүл зөв байх юм аа. 그 어린 아이들에게는 이 소요리 문답이 있습니다. 소요리 문답. Хүүхдүүдэд зориулсан товч катехизм гэж байдаг. 지금 우리가 보는 것은 조금 전문적인 것이고 이거보다 좀 쉽게 나온 이 교리가 있는데 그것은 이제 아이들에게 가르쳐 주면 상당히 유익합니다. Тэгэхээр бидний одоо суралцж байгаа нь болохоор дэлгэрэнгүй катехизм юм шүү дээ. Тэгэхээр дэлгэрэнгүй катехизм нь болохоор арай одоо томчуудад зориулсан арай одоо мэрэгжлийн төвшний ч гэдэг юм уу? Тийм катехизм байгаа. Харин энэ катехизмыг өшөө товчлоод хүүхдүүдэд зориулж заахад боломжтой одоо тийм ойлгомжтой амархнаар ингэж товчилж өгсөн товч катехизм бас байдаг. Тэгэхээр тэр товч катехизмыг ч гэсэн олж аваад хүүхдүүдтэй зааж өгвөл итгэлийн амьдралд нь маш их том тос төхөн болох юм аа.
그 사람이 가지고 있는 이 교리가 그 사람의 신앙이다라고 보면 됩니다. Тэгэхээр тухайн хүнд итгэл үнэмшлийн ямар одоо онол сургаалыг сургаалаар тэр хүн явсан байна вэ? Тэр хүнд Христ итгэлээ ямар онол сургаал байна вэ гэдгийг нь харах юм бол тэр хүний итгэлийг тодорхойлж болно. 그래도 여러분, 우리가 이렇게 공부하면서, 물론 여러 가지를 이렇게, 예, 우리가 공부로 이렇게 말씀이 있지만, 그래도 굉장히 분명한 부분을 여러분 알 수 있겠죠? 죄송합니다. 아, 지금 네. 예, 우리가 지금까지 끊겼어요. 공부를 쭉 해왔지만, 예, 네. 여러 가지를 배웠지만, 그러나 그 가운데서 가장 중요한 핵심을 여러분 발견할 수 있겠죠? Мгм. Тэгэхээр тухайн хүнд ямар онол сургаал байна вэ гэдэг нь ерөөсөө тухайн хүний итгэл үнэмшил гэсэн үг ээ. Тэгэхээр өнөөдрийг хүртэл бид нар хамтдаа маш олон зүйлийг одоо судалж, ярьж, хичээл хийлээ шүү дээ. Тэгэхээр ир дундаас ямар ч байсан та нар бас яг тодорхой за энэ нь бол яг миний итгэл үнэмшил юм аа гэд ингээд барьж авах ямар нэг зүйлтэй болсон байх гэж бодож байна. 그건 다름이 아니고, 아, 정말 말씀 중심이구나. 하나님 중심이구나. 그걸 여러분들이 분명히 예, 깨달았을 것입니다. Тэгэхээр тэр ямар нэгэн зүйл гэдгийг нь болохоор а одоо өөртөө зохиогоод энэ бол миний итгэл үнэмшил гэх биш харин миний итгэл үнэмшил бол ерөөсөө бурхан төвтэй, Библи төвтэй тийм итгэл үнэмшлээ гэсэн тийм одоо бат итгэл та нарын дотор төрж байгаа ах гэж найдаж байна. 예, 우리가 하나님 말씀을 바르게 배워야 하나님 앞에 좀 더 가까이 갈 수 있다라는 것은 분명합니다. Тэгэхээр бурхны үгийг бид нар зөв ойлгож суралцж байж л бурхан руу илүү баг багаар архиж ойртож чадна гэдг нь бол тодорхой. 자, 계속해서 159문 또 보겠습니다. Үргэлжлүүлээд 159 дугаар асуулт. Энэ 159 дугаар асуултын маань үргэлжлэл явж байна. 자, 설교하기로 부름을 받은 사람들은 하나님의 말씀을 어떻게 설교해야 할 것인가? Асуулт бол урдынхаа адил байгаа. Номлохоор дуудагдсан хүмүүс нь бурхны үгийг яаж номлох ёстой вэ гэсэн асуулт хэвээрээ байна. 자, 답은 이 충성스럽게 하나님의 모든 말씀, 모든 뜻을 알게 해야 됩니다. За тэгээд үүнд дараагийн хариулт нь болохоор итгэмжтэйгээр бурхны бүхий л хүслийг мэдүүлэх ёстой гэж байна. 그래서 이 설교자는 이 청중들의 필요와 이해 능력에 적응시켜서 열렬히 하나님과 그 백성의 영혼에 대한 뜨거운 사랑으로 설교해야 합니다. За цааш нь үргэлжлүүлээд номлогч нь сонсогчдын хэрэгцээ ба ойлгох чадварт тулгуурлан халуун сэтгэлээр Бурхан ба түүний ард түмний сүнсний талаар халуун хайраар номлох ёстой. Итгэмжтэйгээр бурхны бүх хүсэл тааллуудыг одоо мэдүүлж номлох ёстой гэж байна тийм үү. За тэгээд цааш нь номлогч нь одоо тэр итгэгчдийнхээ бишээ сонсогчдийнхоо хэрэгцээ болон ойлгох чадварт нь тааруулах ёстой. Энэ нөгөө одоо хүүхэд бол хүүхдэд нь тааруулаад тий хөгшин хүн бол хөгшин хүнд нь тааруулаад тэр хүн ч ойлгож хүлээж авах чадвар гэж байна. Тэрэнд нь тааруулаад бас сүнсний хэрэгцээнд нь тааруулаад тэгээд бурхан ба түүний ард түмний сүнсний талаар сүнсэнд хандсан гал халуун хайраар номлох хэрэгтэй гэж. 자, 그리고 성실하게 하나님의 영광과 또 저들의 회개와 건덕과 구원을 목표로 삼고 해야 한다. 건덕이 뭐예요? 건강은 미덕인가? 덕을 세우는 거예요. 덕을 세우는 거. 네, 아, 덕을 세우는 거. 아하. За тэгээд итгэмжтэйгээр бурхны алдар ба
тэр итгэгчдийн гэмшил, тэгээд босгон байгуулах болон авралыг зорилгоо болгон номлох ёстой. Итгэмжтэйгээр Бурхны алдар ба итгэгчдийн бишээ сонсогчдын гэмшил ба босгон байгуулах мөн авралыг зорилгоо болгож номлох ёстой. 자, 여기 또 관련된 성경을 보면은 네, 예레미야 23장 28절, 또 고린도전서 4장 1절 2절, 사도행전 20장 27절에 말씀 사역을 부르심을 받은 자들은 신실하게, 정직하게, 그리고 충분히 설교해야 한다. За холбоотой ишлэлүүдийг нь хэлье. Иремья 23:28, Иремья 23:28, 1-р Коринт 4:1-2, 1-р Коринт 4:1-2, Үлс 20:27, Үлс 20:27. За эдгээр ишлэлүүдээс харах юм бол үгийн үйлчлэлд дуудагдсан хүмүүс нь итгэмжтэй, шударгаар, мөн хангалттайгаар номлох ёстой. Итгэмжтэй, шударгаар, мөн хангалттайгаар номлох ёстой. 자, 우리가 잘 아는 말씀, 고린도전서 4장 2절에 맡은 자들에게 구할 것은 충성이다라고 했습니다. Бидний сайн мэддэг ишлэл байгаа 1-р Коринт 4:1-2 дээр түүнчлэн итгэмжит байхыг няруудаас шаарддаг. 2-р ишлэл дээр нь. 자, 그리고 골로새서 1장 28절, 디모데후서 2장 15절, 또 고린도전 3장 2절, 히브리서 5장 12절, 또 누가복음 12장 42절에 이 설교되는 말씀은 청중들의 이해와 이해 능력에 따라 선포되어야 한다. Цааш нь Колосай 1:28, Колосай 1:28, 2-р Тимот 2:15, 2-р Тимот 2:15, 1-р Коринт 3:2, 1-р Коринт 3:2, Еврей 5:12-оос 14, Еврей 5:12-14, Лук 12:42, Лук 12:42. За За үгийг номлохдоо сонсогчдын хэрэгцээ ба ойлгох чадварын дагуу тунхаглах ёстой. 네, 그래서 가장 중요한 것은 듣는 사람이 잘 이해할 수 있도록 그렇게 쉽게 전하는 것이 필요하겠죠. Тэгэхээр нөгөө сонсож байгаа хүмүүс маань хэр ойлгох чадвартай билээ гэдгийг нь харгалзан үзэж тэдэнд ойлгоход амархнаар ойлгомжтойгоор тунхаглах нь номлох нь маш чухал юм байна. 자, 사도행전 18장 25절, 또 고린도후서 12장 15절, 또 빌립보서 1장 15절, 골로새서 4장 12절에 말씀 사역에 부르심을 받은 자들은 열렬히 하나님과 그의 백성의 영혼에 대한 뜨거운 사랑으로 설교할 의무가 있다. За Үлс 18:25, Үлс 18:25, 2-р Коринт 12:15, 5:13-14, 2-р Коринт 12:15, 5:13-14, Филиппой 1:15-17, Филиппой 1:15-17, Колосай 4:12, Колосай 4:12. За үгийн үйлчлэлд дуудагдсан хүмүүс нь гал цогтойгоор Бурхан ба түүний ард түмний сүнсэнд хандсан халуун хайраар номлох үүрэгтэй. 자, 또 고린도전서 2장 17절, 또 데살로니가전서 2장 4절, 또 요한복음 7장 18절, 또 고린도전서 9장 19절, 에베소 4장 12절, 또 딤전 4장 16절, 또 사도행전 26장 16절에 성실하게 하나님의 영광과 하나님의 백성들의 회개와 또 덕을 세우는 일, 또 구원을 목표로 삼고 설교를 해야 할 의무가 있다.
Дараагийнх нь болохоор 2 дугаар Коринт 2:17, 4-ийн 2, 12-ийн 19. 2 дугаар Коринт 2:17, 4-ийн 2, 12-ийн 19. А 1-р Тесалоник 2-ийн 4-өөс 6, 1-р Тесалоник 2-ийн 4-өөс 6, Иохан 7-гийн 18, Иохан 7-гийн 18, 1-р Коринт 9-ийн 19-с 22, 1-р Коринт 9-ийн 19-с 22, Эфес 4-ийн 12, Эфес 4-ийн 12, 1-р Тимот 4-ийн 16, 1-р Тимот 4-ийн 16, Үлс 26-гийн 16-аас 18, Үлс 26-гийн 16-аас 18. За, үгийн үйлчлэлд дуудагдсан хүмүүс чин сэтгэлээсээ итгэмжтэйгээр Бурхны алдар ба түүний ард түмний гэмшил тэднийг босгон байгуулах мөн авралыг зорилгоо болгон номлох үүрэгтэй. 자, 또 지나가겠습니다. 160문. 자, 설교를 듣는 자들에게 요구되는 것은 무엇인가? За, дараагийн шинэ асуулт байна. 160 дугаар асуулт. 160 дугаар асуулт. Номлолыг сонсогчдоос юуг шаарддаг вэ? 자, 앞에서는 이제 전하는 자들에 대한 мгм. 부분이고, 이제 여기서는 이제 듣는 자들이 이제 필요한 부분을 이제 말씀하고 있습니다. За, номлогч түрүүчийн одоо 159-р асуулт болохоор үгийг одоо номлож байгаа хүмүүст холбоотой байсан болвол энэ 160 дугаар асуулт болохоор үгийг сонсож байгаа хүмүүстэй холбоотой тэднэрт одоо тавигдах шаардлага тэд нар яах ёстой юм бэ? Яаж одоо үгийг сонсох ёстой юм бэ гэдгийг тухай 자, асуулт байна. 설교를 듣는 자들에게 요구되는 것은 이 부지런해야 되고, 또 기도를 많이 함으로, 또 또 준비함으로, 들어야 합니다. мгм. За, үгийг номлолыг сонсож байгаа хүмүүсээс шаарддаг зүйл нь тэд бол одоо залхуугүй байх ёстой. Тэгээд залбирлаар бэлдэх ёстой. Залхууралгүйгээр залбирлаар бэлдэх ёстой. 자, 그리고 설교 말씀을 따르며 또 들은 바를 성경으로 살피면서 또 진리이며 믿음과 사랑과 온유함과 이 준비된 마음으로 그것을 하나님의 말씀으로 마음에 받아들여야 합니다. За, тэгээд цааш нь тэр номлолын үгийг дагдаг байх ёстой. Сонссоныгоо Библиэр сонсон зүйлсээ Библиэр нягтладаг байх ёстой. За, тэгээд цааш нь үнэн, итгэл, хайр, дүлгүүн байдал ба бэлтгэгдсэн зүрх сэтгэлээр Бурхны үг гэж хүлээж авах ёстой. Үнэн, итгэл, хайр, дүлгүүн байдал ба бэлтгэгдсэн зүрх сэтгэлээр Бурхны үг гэж хүлээж авах ёстой. 자, 그리고 그 말씀을 묵상하고 또 참고하고 또 마음속에 또 두어서 그들의 생활에 그 말씀의 열매가 맺혀야 한다. За, тэгээд өшөө цааш нь үгийг тунгаан бясалгаж 참고하다는 것은 뭐라고 그러니까 그 말씀을 잘 이제 그렇죠. 이용하는 이용하는 거죠. 그 마음에 잘 두는 거죠. За, үгийг тунгаан бясалгаж анхаарч судлан зүрх сэтгэлдээ хадгалж амьдралдаа үгийн үр жимсийг ургуулах ёстой. Тунгаан бясалгаж анхаарч судалж зүрх сэтгэлдээ хадгалан
амьдралдаа Бурхны үгийн үр жимсийг оруулах ёстой. 그 말씀을 그러니까 그 나에게 필요한 말씀을 잘 이렇게 내가 그걸 간직해서 그 말씀을 잘 사용하는 거죠. 예. Мгм. Тэр Бурхны үгийг зүгээр сонсоод өнгөрөх биш те. Тэр үгийг тунгаан бодоод анхаарч судлаа. Тэгээд миний амьдралд одоо яг ашиг тустай зүйл нь юу вэ? Тэр нэг хэрэгжүүлээд тэгээд хэрэгжүүлнэ гэдэг бол тэр үгийн үр жимсийг боловсруулж те амьдралаасаа тэр үр жимсийг нь болж байна гэсэн. 바로 이제 두려워 말라. 이제 하나님이 그 말씀을 잘 이제 마음에 두어서 내가 어떤 그런 환경에 있을 때 하나님이 두려워하지 말라 했다. 그 말씀을 이제 잘 붙들고 나아가는 것입니다. Мгм. За жишээлх юм бол бүү гэсэн Бурхны үг гэх юм бол тухайн үед одоо надад ямар нэгэн айдас төрүүлэх, эсвэл сэтгэлийн маань шаналгах ямар нэг нөхцөл байдал асуудал тулгарсан байж болох юм. Тулгараагүй байлаа ч гэсэн тэр тухайн үедээ яг би одоо бурхандаа найдаад айхгүй байх хэрэгтэй юм байна гэсэн шийдвэрт хүрсэн байх юм бол хожим ямар нэгэн айх тийм нөхцөл байдал үүслэж гэсэн тэр бурхан намайг бүү гэсэн шүү дээ. Зөвхөн бурханыхаа хүч чадалд итгэх юм бол би бурхантай хамт айхгүй байж чадна гэсэн ийм итгэл үнэмшлийг одоо баримталж үр жимстэйгээр амьдрна гэсэн үг. 네, 그러려면 말씀이 많이 생각이 나야 되고 또 그 말씀이 내가 많이 묵상하고 또 많이 내가 가지고 있어야 되겠죠. Мгм. Тэгэхээр яг тухайн нөхцөлд одоо хэрэгжүүлэх тийм нөхцөл байдал биш байлаа ч гэсэн хожим одоо айхгүй байх ёстой ч гэдэг юм уу одоо тийм нөхцөл байдал эсвэл одоо аимшигтай тийм нөхцөл байдал тулгарлаа ч гэсэн хэрвээ тухайн үед өнөөдөр би тэр бүү ай гэсэн үгийг тунгаан бэлсгэж энийг би амьдралдаа хэрэгжүүлээ, энийг амьдралынхаа үр жимс болгоё гэж ингээд шийдвэр гаргасан бол тэрийг зүрх сэтгэлдээ хадгална гэж байгаа шүү дээ. Тэгэхээр бид нэр тэр хэрэгтэй цагт нь бурхны тэр надад хэрэгтэй тэр үгийг амьдралдаа хэрэгжүүлж тэр тухайн нөхцөл байдлыг ялан гаргахын тулд аль болох бурхны үгийг их тунгаан бодох, бясалгах хэрэгтэй. Тэгээд тунгаан бясалгасан үгээ яг өөрийг болгож сэтгэлдээ хадгалах хэрэгтэй. Тэгжээж бид нар яг хэрэгтэй үед нь тэр хадгалсан үгээ гаргаж ирж хэрэгжүүлж чадна гэсэн үг. 그러려면 말씀을 부지런히 들어야 됩니다. Тэхийн тулд одоо их үгийг аль болох зүрх сэтгэлдээ олноор нь хадгалахын тулд бид нэр үгийг одоо залхууралгүйгээр сонсох ёстой. Аль болох олон удаа сонсох ёстой гэсэн. 믿음은 들음에서 나는 거예요. Яг тэгэл итгэл бол сонсохоос эхэлдэг гэсэн. 예수님도 듣는 자가 복되다라고 했습니다. Есүс ч гэсэн сонсогч нь ерөөлтэйё гэсэн байна. 그 말씀이 잘 들리지 않는 이유는 죄 때문에 그래요. Тэр үгийг сайн сонсож чаддгүй ч юм уу сонссон ч гэсэн ойлгож чаддгүй шалтгаан нь бол 불신 다시 죄로 인해 불순종 죄로 인해서 죄 때문에 말씀을 듣지 네, 못하는 거예요. 예. гим нүглээс болж байгаа. Сонсохгүй сонсоод ойлгохгүй байх нь гим нүглээс болдог. 자, 여기 우리 관련된 성경 보면 잠언 8장 34절, 또 베드로전서 2장 1절, 누가복음 8장 18절, 시편 119편 18절, 에베소서 6장 18절. 여기 우리는 부지런히 또 기도함으로 그렇게 준비하면서 복음 설교를 들어야 한다. За холбоотой ишлүү гэдгийг нь хэлье. Сургаалт төгс 8:34 сургаалт төгс 8:34 1-р Петр 2:1-ээс 2 1-р Петр 2:1-ээс 2 Лук 8:18 Лук 8:18 Дуулал 119:18 Дуулал 119:18 Эфес 6-гийн 18-аас 19 Эфес 6-гийн 18-аас 19 энд юу гэж хэлсэн бэ вэ гэхээр бид үргэлж залхууралгүйгээр залбирал ба бэлтгэлтэйгээр сайн мэдээг
сайн мэдээний номлолыг сонсох ёстой. Бид нар үргэлж залхууралгүйгээр залбирал ба бэлтгэлтэйгээр бэлтгэлтэй зүрх сэтгэлээр сайн мэдээний номлолыг сонсох ёстой. 자, 사도행전 17장 11절에 이 말씀을 설교 말씀을 언제나 성경으로 살펴야 한다. За Үлс 17-гийн 11 Үлс 17-гийн 11 тэр номлосон үгийг үргэлж Библиэр нэгтлэн шалгах ёстой. 여기 사도행전 17장 11절에는 이제 베레아 사람들이 나오는데요. 베레아 사람. Энэ 17-гийн 11 дээр болохоор Беройчуудын талаар гарч байгаа. 이 사람들이 간절한 마음으로 말씀을 받았다라고 했습니다. 간절한 마음으로. Тэр Беройчууд болохоор уужим сэтгэлээр үгийг дуртай хүлээн авдаг байсан гэж байгаа. 그리고 날마다 성경을 상고했다. Тэгээд эдгээр нь үнэн эсхийг бичвэрээс өдөр бүр нэгтлэн үзэж байлаа гэсэн. 자, 그래서 또 그다음 히브리서 4장 2절, 데살로니가후서 2장 10절, 야고보서 1장 21절, 사도행전 17장 11절에 말씀을 듣는 청중은 진리를 믿음과 사랑과 온유함으로 기꺼이 받아들여야 한다. Дараагийн ишлэлд нь болохоор Еврей 4:2 2-р Тесалоник 2:10 2-р Тесалоник 2:10 Яаков 1:21 Үлс 17-гийн 11 номлолыг сонсож байгаа сонсогчд нь үннийг итгэл ба хайр төлөвлөгөөн байдлаар баяртайгаар хүлээж авах ёстой. Үгийг номлож байгаа номлолыг хүлээн сонсож байгаа сонсогчд нь үннийг итгэл, хайр, төлөвлөгөөн байдлаар баяртайгаар хүлээж авах ёстой. 자, 데살로니가전서 2장 13절. 자, 이건 우리 한번 읽어보겠습니다. 데살로니가전서 2장 13절. За дараагийнх нь болохоор 1-р Тесалоник 2:13. 자, 한번 읽어주세요. За энийг бүгдээрээ хамтаа уншийе. Та нар биднээс Бурхны үгийг хүлээн авахдаа үүнийг хүний үг бус харин итгэдэг та нарын дотор ажилдаг Бурхны үнэн үг гэж байгаагаар нь хүлээн авсан. Үүнд бид бас Бурханд үргэлж талархдаг юм аа. 아멘. Амен. 자, 하나님 말씀을 받을 때 사람의 말로 받지 않고 하나님의 말씀으로 받았다라고 했습니다. За саяны ишлэл дээр сарах юм бол Бурхны үгийг хүлээж авахдаа хүний үг гэж хүлээж авалгүй харин Бурхны үг гэж хүлээж авсан гэж байна. 자, 그래야 이 말씀이 그 믿는 자 속에서 역사되는 것입니다. Ингэж Бурхны үг гэж хүлээж авч байж л энэ үг нь тэр тухайн сонсогч буюу итгэгчийн зүрх сэтгэл амьдрал дотор нь амьд үг болж чадах юм аа. 우리가 하나님 말씀 받을 때 그것이 내가 어떤 이성적으로 이해하거나 그걸 내가 설득되어지는 게 아니고 그냥 그대로 받아들여지는 것입니다. Өөрөөр хэлбэл Бурхны үгийг хүлээж авахдаа сонсохдоо бид нар заавал одоо надад ойлгогдож байж. Заавал түүний учир утгыг нь ойлгож, нэгтэлж, шалгаж одоо юу гэдгийг надад итгэл үнэмшил эхлээд төрүүлж байж л би Бурхны үг гэж хүлээж авнаа гэсэн үг биш. Харин ойлгогдохгүй байсан ч гэсэн үнэхээр одоо байж боломгүй мэт санагдах зүйлийн талаар өгүүлж байгаа ч гэсэн энэ бол үнэхээр Бурхны үг гэсэн итгэлээр эхлээд хүлээж авах хэрэгтэй гэсэн. 자, 물론 그 말씀을 꼼꼼히 살펴봐야 됩니다.
Тэгээд хүлээж авсныхаа дараа мэдээж Библи дээрээ үнэхээр тулгуурлаад Библиэрээ нягтлж шалгана шүү дээ. Яг нягтлж энэ үнэн байна уу, үгүй байна уу гэж нөгөө Беройчуд шиг. 자, 그게 아까 그 베레아 사람들이 그 상고하다라는 뜻이 하나님 말씀을 꼼꼼히 이 성경을 보면서 그렇게 봤다는 것입니다. Түрүү уншсан ишлэлээр хэлсэн Беройчуд өдөр бүр бичээсээр тэр үнэн эсхийг нь нягтлж үздэг байлаа гэсэн шүү дээ. Тэр нь болохоор бүр ингээд нягтлна гэдэг чинь та нягтлж бүр нэг бүрчлэн шалгаж үзнэ гэсэн үг. 자, 그래서 이 진리의 말씀은 인간의 말이나 견해가 아니고 신적 권위가 있는 하나님 말씀으로 받아들여야 한다는 것입니다. Тэгэхээр энэ 1-р Тесалоник 2:13-тай холбоотой тайлбар нь болохоор үнний үгийг хүний үг юм уу үзэл бодол гэж хүлээж авах бус бурханлаг эрх мэдэл бүхий бурхны үг гэж хүлээж авах ёстой. 자, 그런데 이 자유주의자들은요, 이 성경을 믿어지는 것만 믿는다 하고 말한다는 거예요. Гэтэл нөгөө чөлөөт теологчид буюу либерал үзэлтнүүд болохоор яадаг вэ гэхээр надад одоо ойлгогдож байгаа би одоо хүлээн зөвшөөрч чадхууц тэр хэсгийг нь л тийм үгийг нь л би бурхны үг гэж хүлээж авнаа гэж үздэг. 그러니까 예를 들면, 예수님이 동정녀에게 탄생되었다라는 말씀을 믿지 못하는 겁니다. Жишээлх юм бол одоо тэр либералчууд Есүс онгон Мариагаас онгон эмэгтэйгээс төрсөн гэдгийг нь болов бид нар итгэж чадахгүй гэдэг. 그러니까 인간 예수를 하나님의 아들로도 받아들이지 못하는 것이 됩니다. Тэгэхээр яах вэ гэхээр одоо либералчууд эцэстээ а, хүний дүрээр ирсэн Есүсийг Бурхны хүү гэж бүлээн зөвшөөрч чадахгүй хүрчихэж байгаа. 결국 그 말은 성경의 권위를 인정하지 않겠다는 거죠. Тэгэхээр энэ нь бол юу гэсэн үг гэхээр ерөөсө Библиэлд угаасаа тэгээ бичсэн байгаа. Гэтэл Библиэлд тэгж бичсэн нэг хүлээн зөвшөөрөхгүй байна гэдэг чинь Библийн эрх мэдлийг хүлээн зөвшөөрөхгүй байна л гэсэн үг юм. 하지만 우리는 이 성경의 권위를 인정하기 때문에 모세를 통해서 바다가 갈라졌다 했을 때에도 우리는 그대로 믿는 것입니다. Харин бид нар болохоор Библийн эрх мэдлийг бүрэн дуруу хүлээн зөвшөөрдөг учраас Библиэлд Мосед гараа өргөмөгч улаан тэнгис хуваагдсан гэдгийг тийм хуваагдсан юм байна гэд яг тэр хэвээ тэр байгаагаар нь хүлээн зөвшөөрдөг шүү дээ. Бид нар Библийг хүлээн зөвшөөрдөг. Библийн эрх мэдлийг хүлээн зөвшөөрдөг учраас. 왜냐하면 우리가 믿는 하나님은 전능하시기 때문에 그분이 하신 이 말씀, 성경 말씀을 우리는 그대로 믿는 것입니다. Яг л бидний итгэдэг бурхан бол төгс хүчрэхэг бурхан учраас төгс хүчрэхэг бурханы айлдсан үг болох Библийн үг болгоно нь тийм эрх мэдэлтэй үнэн гэдэгт бид нар яг тэр чигээр нь итгэж байгаа хэрэг. 자, 그러니까 여러분 분명히 다르죠? 우리 개혁주의 신앙과 성경 중심 신앙과 또 그렇지 않은 아까 자유주의 말씀드렸지만 이 차이가 크다라는 것을 분명히 알 수 있습니다. Тэгэхээр энэ ялгаа нь бол маш тодорхой харагдаж байгаа үстэй тий. Бидний итгэл үнэмшил болон нөгөө чөлөөт либерал үзэлтнүүдийн итгэл үнэмшил гарцаагүй одоо ялгаатай гэдэг нь харагдаж байгаа. 이 부분이 바로 바른 교리를 통해서 우리가 분별할 수 있다라는 것입니다. Тэгэхээр үүнийг бид нар яаж ялгаж хараад байна гэхээр ерөөсөө л эрүүл зөв сургаалыг сурсан учраас мэдж байгаа учраас бид нар тэр либералчуудад бол буруу байна гэдгийг ялгаж мэдээд байгаа хэрэг юм аа. 자, 그리고 여기 마지막 이제 누가복음 9장 44절, 히브리서 2장 1절, 또 누가복음 24장 14절, 또 신명기 6장 6절, 말라기 3장 16절에 이 설교 듣는 자들은 그것을 묵상해야 한다. За цааш нь Луг 9:44, Луг 9:44, Еврей 2:1, Луг 24:14,
Луг 24:14. Дэд хууль 6-гийн 6-аас 7. Дэд хууль 6-гийн 6-аас 7. Малах 3:16. Малах 3:16. Номлолыг сонсож байгаа хүмүүс түүнийг тунгаан бясалгах ёстой гэж байна. 자, 이 묵상이라는 말은 그 말씀에 대해서 깊이 이 생각하고 또 그 말씀을 계속 이렇게 간직하는 그러한 것을 의미하는 거죠. За тунгаан бясалгах гэдэг энэ үг болохоор тэр сонссон үгээ зүгээр сонсоод өнгөрчих биш, тэр үгээ гүн гүнзгий бодож эргцүүлж тунгааж тэгээд түүнийг бас амьдралдаа хэрэгжүүлнэ гэсэн үг. 그래서 때로는 이 성경을 읽을 때 이렇게 소리 내서 읽는 방법도 좋습니다. Тийм учраас заримдаа юу Библийг уншихдаа бид нар чанга дуугаар унших хэрэгтэй байдаг. 그리고 조용히 그 말씀을 또 깊이 또 생각하는 것도 좋습니다. Чанга дуугаар уншаад тэгээ дараа нь тэр уншсан үгээ гүн гүнзгий бодож тунгаах хэрэгтэй. 다윗은 그래서 복 있는 사람은 그 말씀을 주야로 묵상한다고 했습니다. Тийм учраас дуулал ном дээр Давид хэлэхдээ ерөөлтэй хүн бол эзний үгийг өдөр шөнөгүй тунгаан бясалгадаг хүү юм аа гэж хэлсэн байна. 만일에 여러분 그 말씀이 불편하거나 힘들다 하면은 그거 굉장히 고통스럽겠죠. 생각하는 것 자체가. Хэрвээ одоо уншсан үг чинь танд одоо ойлгомжгүй ч юм уу эсвэл одоо хэцүү санагдах юм бол тийм үгийг тунгаан бодоход ч гэсэн хэцүү байх болно шүү дээ. 하지만 분명히 성경에서 우리에게 이 복이 되고 또 생명이 되고 또 영생의 말씀이 되기 때문에 그 말씀을 항상 묵상하라는 것이겠죠. Хэдий тийм хэцүү байлаа ч гэсэн Библиэлд бол ингэж тунгаан бодох нь ерөөл юм аа гэж хэлсэн байгаа. Тийм болохоор энэ чи хэцүү үг байна гэдээ ингээд алгасаад явуулчихгүйгээр тэр үг бол гарсаагүй надад ерөөл болох үг юм аа гэсэн тийм итгэлтэйгээр гүн гүнзгий бодож тунгаах хэрэгтэй. 자, 잠언 2장 1절, 시편 119편 11절에 말씀을 마음속에 숨겨두어야 한다라고 했습니다. Дуулал биш ээ. Сургаалт үгс 2:1. Сургаалт үгс 2:1. Дуулал 119:11. Дуулал 예수, 119:11. Энэ ишлэл дээр болохоор Бурхны үгийг сэтгэл дотроо нуух хэрэгтэй, нууцлах хэрэгтэй. За нандинах хэрэгтэй гэж орчуулсан байна. 2:1 дээр. 자, 여러분, 이 숨겨둔다는 말의 의미를 잘 이해하셔야 됩니다. Тэгэхээр энэ дээр одоо катехизм дээр болохоор нууцлах хэрэгтэй гэсэн байгаа. Тэгээ энэ үгийн утгыг бид нар сайн ойлгох хэрэгтэй. 자, 여러분들이 만약에 이제 보화가 있다, 금이 있다, 그러면 그거 어디다 두죠? За жишээлбэл та нарт одоо ямар нэгэн тийм эрдэнэс, алт эрдэнэс байлаа гэж үтэй. Тэгвэл тэрийг та нар хаана тавих вүлээ? 눈에 보이는데 가져가라고 그렇게 두지 않겠죠, 절대로. За хийн хүний нүдэнд ил газар аваад яваа. Энийг авч яваарай, хулгайлж яваарай гэж байгаа юм шиг тавьчихгүй шүү дээ, тийм ээ? 깊은 곳에, 나만 아는 곳에, 아무도 건들지 못하는 곳에 거기에 숨겨두겠죠. Хин ч мэдэхгүй газар юу зөвхөн өөрөө л мэдэх тийм хин ч мэдэхгүй газар нууцлж далталж тавина шүү дээ. 그리고 여러분 잊어버립니까? За тэгчээ та нар мартчихдгүй тэр нуусан газраа. 항상 생각하겠죠. Үгүй зү үргэлж санаж тэ би чи хаана тэр алт эрдэнэсээ нуулаа гэд юу яа штэ байнга санаж явна тийм үү? 아, 내가 거기 가령 예를 들어서 나만 아는 그 공간에 내가 거기 보물 숨겨놨다. 그거 생각하면서 이렇게 히히히 웃고 그렇게 예, 그렇게 하겠죠. 예, 즐겁겠죠. 예. Алт эрдэнэсээ нуучаад хаста би сайн газар нуусан шүү. Надаас өөр хинч мэдэхгүй
тэнд маань одоо тийм сайхан зүйл байгаа шүү дээ гэд бүр бодох тусам инээд чинь хүрээл ганцаараа магадгүй инээгээ сууж яана үсттэй тийм ээ. 그러니까 순교도라는 말은 귀하게 여긴다라는 뜻입니다. 귀하게 여긴다. Тэгэхээр нууцлаа зүрстэлдээ нууцлаа гэсэн нь болохоор одоо нандинаа гэсэн утгатай юм. 그러니까 진짜 보아가 이 말씀인데, 아, 이 말씀이 내 마음에 있다. 그렇게 생각하라는 것입니다. Тэгэхээр жинхэнэ одоо тэр алт эрдэнэ болвол эзний үг юм аа. Тийм учраас яг л нөгөө бид нар алт эрдэнэ яаж нуудгүй яг тэрүүнтэй адилхан нууцлж нандинаа гэсэн үг. 왜냐면 세상의 보아는 뭐 썩어지거나 없어지거나 결국 우리가 가져갈 수 없죠. 죽으면. Ягаад вэ гэвэл энэ дэлхийн эд баялаг болвол одоо ялзрах, муудах юм уу, альсх болвол хулгайд алдагдаад өгөө болдог шүү дээ. 우리의 보아는 바로 예수 그리스도시죠. Харин бидний жинхэнэ эрдэнэ бол Есүс Христ юм аа. 그리고 그 말씀이죠. Бас түүний үг юм аа. 그 보아를 우리 마음속 깊이 간직해 두라는 것입니다. Тэр эрднийг тэр жинхэнэ эрднээ өөрсдөө зүрх сэтгэл дотроо нандинан хадгалаа гэсэн үг. 잊어버리지 말라는 거예요. Битгий мартаарай гэсэн үг. 그리고 다른 것에 마음을 빼앗기지 말라는 것입니다. Тэгээд өөр зүйлд бас зүрх сэтгэлээ бүү булаалгаарай гэсэн үг. 저와 여러분 마음에 이미 보아가 있어요. Та бидний зүрх сэтгэл дотор аль хэдийнэ тийм эрдэнэ байгаа. 참 감사하죠. 이 질그릇 안에 이 보아를 두신 겁니다. Тэгэхээр үнэхээр талархав шүү дээ тийм үү. Тэг бид нар бол ерөөсөө нөө шавар сав суулгах шүү дээ. Тэгтэл энэ шавар сав суулгахын дотор эзэн энэ эрдэнэсийг тавьж хийж өгсөн байгаа. 자, 그리고 누가복음 8장 15절, 야고보서 1장 25절에 우리가 이 말씀을 통해서 결국 우리가 이 삶에서 열매를 맺어야 한다. За дараа нь Лук 8:15, Яаков 1:25. Лук 8:15, Яаков 1:25. Үг тэр бурхны үг нь бидний амьдралд үр жимс ургуулдаг байх ёстой. 이 말씀의 씨앗이 좋은 땅에 떨어지면 30배, 60배, 100배의 결실을 맺게 돼 있습니다. Хэрвээ тэр үгийн үр нь бидний зүрх сэтгэл дотор зүрх сэтгэлийн хөрс маань зөв байгаад сайн хөрс байгаад тэр сайн хөрсөнд маань үгийн үр унах юм бол тэр нь 30, 60, 100 дахин үр жимсээ өгдөг. 그런데 그 씨앗이 길가나 돌밭이나 아니면 가시떨기 밭에 떨어지게 되면은 잘 결실을 맺힐 수가 없어요. Харин 다시 말씀해 주세요. 예. 그러니까 씨앗이 그 길가나 네. 돌짝밭 그리고 가시떨기 밭에 떨어지면 잘 결실을 맺힐 수 없습니다. Харин бидний сүнсний хөрс маань сэтгэлийн хөрс маань тэр замын хажуугийн тэр хөрс шиг эсвэл чулуурхаг хөрс шиг эсвэл нөгөө хогийн ургамлаар дүүрсэн хөрс шиг байх юм бол үгийн үр унлаад таригдлаач гэсэн үр жимс ургуулж чадахгүй. 자, 그래서 그 누가복음 8장 15절 말씀이 좋은 땅에 있다는 것은 착하고 좋은 마음으로 말씀을 듣고 지켜서 인내로 결신하는 자다. Тэгэхээр үгийг тэр үг үр жимс ургуулж байна гэдг нь болохоор 지금 그 누가복음 말씀하신 거예요? 예, 아니면 읽어주세요. 예, 그 말씀 네. 8장 15절 네, 너무 읽어주세요. 누가복음 8장 길어서. 15절. За тэгвэл сайн хөрс байна гэдэг нь болохоор сайн хөрсний тухайд бол эдгээр нь үгийг сонсоод шударга зөв зүрхэндээ нандинаж төвчээртэй байж үр жимсээ өгөхсөд юм аа гэсэн. Тэгэхээр үгийг сонсогчд бол яг энэ сайн хөрс шиг байж шударга зөв зүрхэндээ нандинаад төвчээртэй байж үр жимс ургалдаг ийм хүмүүсийг хэлж байна. 아멘. 아멘. 말씀을 듣고 지키어서 인내로 결실하게 된다는 것입니다. үгийг сонсоод
шударга зөв зүрхэндээ нандинаж төвчээртэй байж үр жимс ургуулах ёстой. 예. 저와 여러분들이 착하고 좋은 이 마음이 돼야 됩니다. Бидний зүрх сэтгэл бол яг ийм шударга зөв зүрх сэтгэл байх ёстой юм байна. 착하고 좋은 마음은 하나님을 믿는 마음이고 또 하나님을 사랑하는 마음입니다. Шударга зөв зүрх гэдэг бол бурханд итгэдэг, бурханыг хайрладаг зүрхийг хэлж байгаа. 자, 그래서 우리가 잘 말씀을 듣고 힘들고 어렵지만 잘 견디고 참고 해서 결실을 많이 맺는 여러분들이 되시길 바라겠습니다. Тэгэхээр бид нар ийм шударга зөв зүрхээр бурханы үгийг сонсдог, тэгээд хичнээн хүнд хэцүү байлаа ч гэсэн төвчээртэй байж амьдралдаа үгийн үр жимсийг ургуулагсад болцгоё. 아멘. Амен.